Сайн байна уу. За өнөөдрийнхөө үгийн цагт оръё. Тэгээ би та бүхэнд Иохан 6-гийн 26-27-г уншчихъя. Есүс тэдэнд үннээр би та нарт хэлье. Та нар тэндгүүдийг үдсэндээ намайг хайгаагүй, харин талах идэж чадсан учраас хайж байна. Та нар мөхөж устдах хоолны төлөө бус, харин мөнх амьд хүргэх хоолны төлөө ажил. Үүнийг хүний хүү та нарт өгөх болно. Учир нь түүний дээр эцэг бурхан өөрийн тамгаа дарсан юм гэлээ. За эндээс та хүнтэй нэг энэ талхны талаар хуваалцъя. За Иесус дээр ирсэн хүмүүс нөгөө Иесус 5000 хүнийг хоолсон учраас хүмүүс ингээд ирэхтэн та нар ингээд нөгөө махан биеийн хоол хайгаад байна. Харин та нар ингээд сүнслэг тэр мөнхийн амьд хүрэх хоолыг ирчээ. Өөрөөр намайг таньж мэдээ гэсэн. Есүс амийн талх болж ирсэн гэж өөрийгөө хэлсэн. Би бол амийн талх юм аа. Тэгээ намайг идэх чинь хизээч өлсөхгүй гэсэн. Тэгэхээр үүнийгээ бас маанатай зөвлөж хэлж байгаа. Египтэд Египтийн дадлаас чөлөөлөгдсөн израильчууд цөлд явж байхдаа өлсөж цангаад тэгээ гонгонолцсон. Бид энэ газар баг өлсгөж алах гэж авчирлаа гэд ингээд маш итгэлгүй байсан. Тэгээд бурхан тэдэнд тэднийг зэмлээд тэгээ бас би маана өгөх болноо. Энэ бол тэнгэрээс буух талхаа гэж хэлсэн. За тэгэхээр израильчууд болохоор Иесусээс асуусан та ямар ажил хийдэг юм бэ? Тэгвэл таны ажил юу юм бэ гэсэн. Тэгвэл Иохан 6-гийн 28-29 дээр бид бурхны ажлуудыг хийхийн тулд бид юу их вэ гэсэнд Иесус тэдэнд та нар бурхны илгээс нэгэнд итгэх нь түүний ажил мөн гэж хариулв. За хүн ер нь бурханд итгэхээс ямар нэг юм хийх нь үйлчлэх нь илүү амар байдаг. Тодорхой нэг үйлчлэл хийчихэл би хийх юмаа хийцээ гэдэг энэ амар. Харин бурхны илүү хүсдэг зүйл нь болохоор түүний төлөө ямар нэг юм хийхээс илүү түүнд итгэх, түүнийг таньж мэдхийг л илүү бурхан чухалчлаад байгаа. За тэгэхээр Иесус өөрийгөө болохоор би бол тэнгэрээс бууж ирсэн талх. Тэгээд намайг идэх чинь мөнх амьтаа явах болно. Мөхөхгүй гэсэн. Өөрөөр хүмүүсийн сүнсийг хооллох нь хүмүүсийн сүнсийг хүчрхэг болгож бурхантай ингээд ойр дотно байлгах нь Иесусийн хүсэл бөгөөд Иесусийн ажил. Тэгээд Иесус өөртөө итгүүлэхийн тулд үг сургаал айлддаг. Бас өөрт нь итгээсэй гэсэнтэй өвчнүүдийг идгээдэг. Үүгээрээ өөрийгөө хэн болохыг таниулж байгаа. Би бол та таартай нэгэн. Би таарт хэрэгтэй өгөх болно, би идгээх болно, чөлөөлөх болно, уучлах болно, аврах болно гэх мэтээр ингээд Иесус маш олон удаа эцгийнхаа хүслийг тэгээд өөрийнхөө ирсэн зорилгыг тайлбарлаж хүмүүсийг өөртөө татж байгаа, дуудаж байгаа. За харин хүмүүс болохоор түүнд ямар нэг юм үйлчилж хийчихэл тэгээд түүнтэй нөгөө нөхөрлөх цагаа ерөөсө хамт байх цагаа баг гаргаад байгаа. Харин үүнийг Иесус болохоор та нар байнга миний өгөх талхыг өөрөөр бараг намайг идэж тэгээд та нар ингээд мөнх амьтаа байх болноо гэж хэлсэн. За тэгээд израильчуудад цөлд маана буулгаж өгсөн бурхан. Тэгээд тэр маанаг өдөртөө өглөөдөө түүх ёстой. За тэр өглөөдөө түүснээ тэр өдөртөө идэнэ. Орой хадгалах юм бол маргааш нь өмхөрцөн муутцсан байдаг. Тийм учраас өглөө дахиад түүх ёстой. За яг үүний адил бид өнөөдөр бурханаа таньж мэдхийн тулд өглөө бүр нөгөө чимээг үцэг гаргаж байгаа. За бидний амьд өгч болноос гаргаж байгаа энэ өглөө бүрийн цаг бол үгийн цаг бол яг энэ зорилгоор өглөө бүр бас бурханы үгийг сонсоход туслахад энэ нэг ийм цаг байгаа. За тэгэхээр бид өглөө болгон эзэнтэй уулзаад үгийг уншаад залбираад тэгээд энэ цаг маань бид бас сүнсээ хоолж байгаа. Илүү бурханыг таньж мэдж байгаа ийм чухал цаг байгаа. Тийм учраас цөлд бурхан израильчуудад маана өгч ирсэн шиг өнөөдөр бидэнд өглөө бүр эзэн өөрийгөө өгдөг, үгээ өгдөг. Тийм учраас өглөөний энэ үгийн цаг бидэнд маш чухал байгаа даа. За тэгээд
тэр Израильчууд өдөртөө яг тэр манагаа идчихсэн. За хадгалахаар маргааш нь муудчихсэн. Бид өдөр бүр яг шинэ үгээр яг Бурханаас ирэх тэр үгээр нь одоо итгэж амьдрах нь энэ бол жинхэнэ итгэл бас одоо амьд итгэл байгаад байгаа. За хамт өнөөдрийнхөө үгийн төлөө залбирая. Эзэн минь өнөөдөр бидэнд бас манагийн талаар сануулсанд баярлалаа. Тэгээд эзэн минь та бол жинхэнэ мана. Та бол амийн талх. Тийм учраас бид эзэн минь таныг одоо улам таньж мэдвэрэн, таны үгийг өөрийн болгож, таныг улам таньж яг таны хүслийн дагуу амьдрмаар байна. Эзэн минь бид эзэн танд заримдаа үйлчлээ завгүй байдаг. Эсвэл өөрсдийнхөө амьдралын төлөө ажиллаад бас завгүй байдаг. Харин эзэн минь үнэхээр тэр мөнх амьд хүргэх тэр сүнсээ хооллохын төлөө эзэн минь таныг таньж мэдхийн төлөө бид цаг гаргадаг баймаар байна. Өнөөдөр өөрийнхөө үгийг сануулж таны үгийг үйлдэх хүч өгөөрэй. Есүсийн нэрээр гуйж залбирлаа. Амен.